За өнөөдөр Иохан 5 дугаар бүлэг 19-оос 47 хүртэл хамт сурцгаая. Есүс 38 жил болсон өвчтөе хүнийг эдгээсэн шүү дээ. Гэхдээ энэ зүйлийг амардны өдөрт хийсэн болохоор юудэчүүд маань Есүсийг хавчилж ирсэн байгаа. Есүс амардны өдөр байсан боловч Бурхан ч ажилдаг гэж хэлсэн байна. Миний аав ажиллаж байгаа юм чинь би ч гэсэн ажиллах болно гэж хэлсэн. Ингэж хэлсэн болохоор юудэчүүд маань улаан Есүсийг хавчилж ирсэн шүү дээ. Есүс хавчигдсан гэхдээ өөрөө хинбэ гэдгийг тодорхой хэлсэн байгаа. Юудэчүүд тэр тухай өнөөдөр хамт уншсан 5 дугаар бүлэг 19-оос 47 хүртэл бичигдсэн байгаа. За ийм зүйлээр дамжуулаад Есүс гэж хинбэ гэдгийг хамт сурахыг үзэж байна. 19-оос 30 хүртэл тэгээд дараа 31-ээс 47 гээд хоёр хэсгээр хуваах боломжтой байгаа. Эхлээд 19-оос 30 хүртэл Есүс өөрөө хинбэ гэдгийг ялангуяа би Бурханы хүү байна гэд өөрийгөө илчилсэн байгаа. Тэр тухай бичигдсэн байна. Дараа 31-ээс 47 хүртэл бол би Бурханы хүү байгаа гэсэн баталгаа нь юу вэ? Гэрчлэл юу вэ? Тэр тухай бичсэн байгаа. За түрүүдэд Есүс Христ өөрөө би Бурханы хүү байна гэж гэрчлэлсэний тухай хамт сурцгаая. За 19:20 дээрээ Есүс ингэж хэлсэн байгаа. Үнэнээрээ би та нарт хэлье. За Есүс ер нь үнэнээрээ би та нарт хэлье гэд ярьдаг шүү дээ. Үнэнийг ярьж байна. Та нар анхаарлан сонсох түн гэсэн үг шүү дээ. Эцгийн хийдгийг хүү энэ үзэхгүй бол хүү өөрийнхөө юу ч хийж чадахгүй. Учир нь эцэг юу хийн хүү энэ бас эдгээр зүйлийг түүнчлэн хийдэг. Эцэг хүүгээ хайрдаг бөгөөд тэр өөрийн хийж байгаа бүхнийг түүнд үзүүлдэг. Та нарыг гайхуулах хин тул тэдгээрээс чи аагүй ажлуудыг тэр түнд үзүүлнэ гэж хэлсэн. Би өөрөөсөө юу ч хийж чадахгүй. Гэхдээ Бурхан надад харуулж байгаа үзүүлж байгаа болохоор сонсуулж байгаа болохоор би хийнэ гэж хэлсэн байна. Мөн Бурхан надад илүү том зүйлийг харуулсан. Тийм болохоор би аагүй гайхамшигтай зүйлийг хийж чаддаг. Яг гэвэл та нарыг гайхуулах хин тул юм. Тэр нь миний хүү байна гэж эзэн харуулах хин тул үзүүлэх хин тул Бурхан өөрийн хүү Есүст илүү том зүйлийг харуулж илүү том агуу ажлуудыг хийлгэн гэж хэлсэн байна. Бурханы хүслийг ойлгож байна. Есүс яаж Бурханы ажилд хийсэнийг та сурч чадсан. Бурхан Есүст бүх зүйлийг харуулсан. Есүс Бурханаас бүх зүйлийг сонссон. Тэгээд Бурханы ажлыг хийсэн юм. Мөн илүү гайхамшигтай зүйлийг хийсэн. Тийм болохоор энэ Есүс гэдэг хүн маань зөвхөн хүн биш, Бурхан байна гэдгийг бидэнд харуулах хин тул байлаа гэж хэлсэн байна. 21 дээр Есүс хэлсэн байгаа. Учир нь эцэг үхэгсдийг босгон тэдэнд ам өгдөгчлэн энэ бас өөрийн хүссэн хүнд ам өгдөг гэж хэлсэн. За юун туа хэлж байгаа юм бэ? Мэдээж Бурхан бидэнд эмийг өгсөн. Бурхан тэнгэр газрыг бүтээсэн бөгөөд хүнийг бүтээсэн. Хүнд амьсгалтыг уруулад эмд оршигч болгосон шүү дээ. Бурханы үг дотор ам байдаг. Бурхан тушаасан болохоор бүх зүйл амьтай болсон. Бурханы үг нь Есүс Христ юм. Тийм учраас Бурхан үхэгсдийг босгож амьлуулсан бол хүү ч гэсэн бас өөрийн хүссэн хүмүүсийг амьлуулдаг. Үхэгсдийг босгоно гэсэн үг шүү дээ. Төвчөн ярих юм бол Есүс гэж хинбэ? Есүс бол ам гэсэн үг. Есүс бол дахин амьлуулагч гэсэн. За ийм зүйлээс Есүс бол дахин амьлтын эзэн юм гэдгийг бид сурах боломжтой. Дараа 22-23-ыг харъя. Есүс 24 хүртэл юу гэж өөрийгөө гэрчилсэн бэ? Учир нь эцэг хэнийг ч шүүхгүй. Харин тэр бүх шүүлтийг үүдээ даатгасан. Эзэн шүүгч харин шүүх ажлыг хүнд даатгасан гэж үүд даатгасан. Тийм учраас шүүгчт нь хэн билээ? Есүс Христ. 23-ыг харъя. Энэ бүгд эцгийг хүндэлтгэхийн адил. Хүүг хүндлэхийн тул юм. Хүүг хүндэлдэхгүй хүн нь түүнийг илгээсэн эцгийг хүндэлдэггүй. Ойлгож байна. Есүс бол Бурхан гэсэн үг шүү дээ. Үнэнээрээ би та нарт хэлье. Анхаарлаа сонсох түн, үнэнийг сонсох түн гэж хэлж байна. Миний үгийг сонсоод намайг илгээгч түүнд итгэгч нь мөнх амьтаа болох бөгөөд ялагдахгүй. Харин
үхлээс өнгөрч эм рүү шилжив гэж хэлсэн. Есүст итгэх юм бол Бурхан илгээсэн цорын ганц хүү Есүст итгэх юм бол бид мөнх эмтэй болно ялагдахгүй гэж хэлсэн байна. Үхлээс өнгөрч эм рүү шилжсэн гэж хэлсэн байна. Есүс бол хэн билээ? Есүс бол шүүгч. Мөн Есүс бол бидэнд эм өгдөг, биднийг амьлуулдаг, аврагч эзэн, дахин амьтын эзэн гэсэн үг шүү дээ. 25-аас 26 Есүс өөрийгөө гэрчилсэнийг дахин сонсч үзье. Үнээрээ би та нарт хэлье. Үхэхсэд Бурханы хүүгийн дууг сонсох цаг ирж байгаа бөгөөд Есүс Христ дахин ирээд тунхаглах тэр дуу хоолойг сонсох цаг ирж байна гэсэн. Одоо ирэхэд байна. Бурханы хүү Есүс Христийн дуу хоолойг сонсогчд нь амьдрах болно. Учир нь эцэгт өөрт энэ эм байдгийн атил мөн хүүд өөрт энэ эм байгахыг тэр хүүдээ сойрхжээ. Бурханд эм байгаа. Бурхан тэр эмийг хүүд өгсөн. Хүүд өөрт нь эм байгахыг Бурхан хүүдээ сойрхсон байна. Есүс бол амьдралын эзэн. Есүс бол эм. Есүс бол биднийг амьлуулдаг эзэн гэсэн үг шүү дээ. 27 тэр бол хүүний хүү мөн тул шүүлтийг гүйцэтгэх эрх мэдлийг тэр түнд өгөөг гэж хэлсэн. Дахин хэлж байна. Есүс бол шүүгч юм. Есүс бол энэ ертөнцийг шүүхийн тулд энэ дэлхийн хамгийн сүүлийн өдөрт ирэх болно гэж хэлж. 28-29 унших юм бол үүнд бүх ахтун учир нь уршинд байгчид бүгдээрээ түүний дууг сонсноо. Тэгээд гарч ирэх цаг ирж байна. Сэн үйлслийг үйлдсэн хүмүүс нь эмийн амьлалт руу, муу үйлсийг үйлдсэн хүмүүс нь ялын амьлалт руу гарч ирнэ гэж хэлсэн. Юунд руу хэлж байгаа? Дахин хэлж байна. Есүс бол шүүгчээрээ ирэх болно. Есүс дахин амьлуулах болно. Мөн хүмүүсийг шүүх болно гэсэн үг шүү. Есүс 30-нд ингэж хэлж байгаа. Би өөрийн санаагаараа юуг ч үйлдэж чадахгүй. Би сонсноороо шүүх бөгөөд миний шүүлт шудраг. Ягаад? Бурханы шүүлт учраас. Бурханаас сонсоод, Бурханаас хараад үчээд шүүж байгаа учраас. Бурхан бол Есүс Христээр дамжуулаад шүүх болно гэсэн. Есүс бол Бурханаар дамжуулаад шүүнэ гэсэн. Эсвэргээрээ Есүс бол Бурханаар дамжуулаад үгсэн нэгнийг дахин амьлуулах болно. Бурхан бол Есүс Христээр дамжуулаад үгсэн нэгнийг дахин амьлуулах болно. Учир нь би өөрийнхөө хүслийг бус харин намайг илгээгч нь хүслийг хайдаг гэж. За 19-оос 30 хүртэл бид хамт харсан байгаа. Есүс дахин хэлсэн байгаа. Би дахин амьлтын эзэн. Би бол шүүгч. Есүс бол шүүгчээрээ дахин амьлтын эзнэрээ ирнэ гэсэн. Уг нь юдэчүүд маань Месиа дахин хэлбэл Христ аврагч эзний тухай биднийг дахин амьлуулах авралын эзэн гэж бодсон байна. Гэхдээ эзэн бурхан Даниэл иш үзүүлэгчээр дамжуулаад юдэчүүд дахин Месиа тухай илчилсэн байна. Даниэл номыг унших юм бол Месиа гэдэг хүн маань дэлхийн төгсгөлд ирээд шудрагаараа шүүгч гэд иш үзүүлсэн байна. Мөн илчилсэн байна. Тэгээ бурхан маань юдэчүүдэд мэдүүлэхийг хүссэн. Есүс аврагч эзэн бөгөөд дахин амьлтын эзэн бөгөөд Есүс бол шүүгч юм. Месиа бол аврагч эзэн бөгөөд дахин амьлтын эзэн. Мөн Месиа бол шүүгч. Шүүгчээрээ ирнэ. Тэр Месиа хэн билээ? Би байна гэд Есүс өөрийгөө гэрчилж байгаа. Хайртай хүмүүсээ бид эзэн Есүст итгээд амийн амьлалт руу гарч ирэх болдог. Есүст итгэхгүй муу үйлсийг үйлдэх юм бол бид ялдан амьлалт руу гарч ирэх болно. Та нар бидгийг тийм байгаасаа гэд хүсэж байна. Дараа 31-ээс 47 хүртэл унших юм бол хитэн баталгаа тухай, гэрчлэлтийн тухай хэлсэн байна. За би Бурханы хүү гэсэн баталгаа байна гэж хэлдэг. 31-32 дээр хэлж байгаа. Хэрвээ би өөрийнхөө тухай ганцаараа гэрчлэвэл миний гэрчлэл үнэн биш байна. Намайг гэрчлэгч өөр нэгэн би. Намайг гэрчилж байгаа түүний гэрчлэл энэ үнэн гэдгийг би мэднэ гэж хэлсэн. Дараа Есүс бол дөрвөн гэрчлэл тухай хэлдэг. Нэгдүгээрт нь баптизм Иоханы гэрчлэл. Хоёрдугаарт нь өөрийн үйлс маань бас ямар нэгэн гэрчлэл болж байгаа гэж хэлсэн. Гуравдугаарт нь Бурхан намайг гэрчилж байна. Дөрөвдөх нь Библи Ариун ном нь намайг гэрчилж байна гэд Есүс хэлсэн байна.
нэгнийгээрээ харъя. Эхлээд баптиз Иохан. Тийм ээ. Баптиз Иохан Есүс ирэх замыг бэлдсэн байгаа. Есүс Иоханы тухай юу гэж хэлсэн бэ? Иохан үнэний тухай гэрчилсэн байгаа гэж хэлсэн. Иохан гэрэл түүлсээрээ намайг гэрчилсэн гэж хэлсэн байна. Иохан хэлсэн шүү дээ. Бүх хүмүүсийн гэмнүглийг үүрч явж байгаа Бурханы хураг гэж хэлсэн байна. Библи Христ биш надаас дараа ирэх Есүс бол ус ба арын сүнсээрээ баптизм хүртэх Бурханы хүү, Бурханы хураг гэж гэрчилсэн шүү дээ. Дараа 2 дугаар гэрчлэл маань Есүс Христ хийж исэн үйлдэл юм. 36 дээрээ ингэж бичигдсэн байна. Харин Иоанны гэрчлэлээс илүү аагүй гэрчлэл надад байна. Учир нь эцэг нь билүүл хэмээн надад өгсөн ажлууд ба миний хийж байгаа ажлууд нь эцэг намайг илгээснийг буюу миний тухай гэрчилдэг гэж хэлсэн. Бурхан Есүст өгсөн ажлууд буюу Есүсийн хийж байгаа ажлууд маань Есүсийг гэрчилдэг. Есүс гайхамшигт зүйлийг үйлдэлсэн шүү дээ. Сая 38 жил өвчтөе байсан тэр хүнийг этгээсэн шүү дээ. Гана газарт дарсгүй болчлоо. Тэгээд усаа дарс болгосон. Есүс хийсэн ажлууд маань үнээрээ гайхамшигт. Тэгээд Есүс Бурхан байна гэж гэрчилж байна. Есүс Бурханы хүү байна хэмээн гэрчилж байна. Гурав дахь нь Бурхан өөрөө Есүс Христийг гэрчилдэг. 37. Намайг илгээсэн эцэг өөрөө намайг гэрчилсэн юм а гэж хэлсэн. Та нар хижээж түүний дуу хоолойг сонсч үзээгүй. Харин би бол сонсдог. Бурхан байнга намайг гэрчилдэг гэж хэлсэн. Бурханы үг таны дотор байдаггүй учраас Бурхан илгээсэн надад итгэж чадахгүй байна гэж хэлсэн. Дахин хэлбэл Бурханы үг бидний дотор байх юм бол Бурхан илгээсэн Есүст бид итгэж чадна гэсэн. Дөрөвдөх нь Библи судрууд Есүс Христийг Бурхан хэмээн, Бурханы хүү хэмээн гэрчилдэг гэж хэлсэн. 39-ыг хамт унших уу? Та нар судруудыг судалдаг. Учир нь тэдгээр нь дотор мөн эм би гэж та нар боддог. Тэдгээр нь намайг гэрчдэг билээ гэж хэлсэн. Олон нийшийн үжүүлэгчээр дамжуулаад бичигдсэн Библи маань хуучин гэрээ үг маань намайг гэрчилдэг гэж хэлсэн. Гэхдээ хүмүүс маань Есүс Христ итгэдэггүй байсан. Есүс рүү ирэхийг хүсдэггүй байсан. Юдэчүүдийн зүрх сэтгэл дотор Бурханы хайр байдаггүй байсан. Хэрвээ Бурхан руу хандсан хайр байсан бол Есүсийг хараад Есүс энэ ямар хүн байгаа болов? Энэ хүн яхад ингэ гайхамшигт зүйлийг үйлдэж байгаа болов? Гэж жоохон сэтгэл жоохон нээлттэй байх юм бол Есүстэй танилж мэдчихсэн байхаа. Гэхдээ тэд нар бүгдээрээ хатуу зүрх сэтгэлтэй байсан. Ерөөсөө Бурханы хайр байгаагүй нээлттэй сэтгэл биш байсан. Тэгээд Есүс Христийг хүлээж аваагүй байсан. Есүсийг хавчилсан бөгөөд Есүсийг эсэргүүцсэн байна. Хамгийн сүүл Есүс ингэж хэлж байгаа. Та нар намайг хавчилж байгааг чиглэсэн эсэргүүцэж байгааг чиглэсэн би та нарыг буруудагахгүй. Гэхдээ та нарыг буруудагах нэг хүн байна. Хин бэ? Мосе юм а гэж хэлсэн. Хэрвээ та нар Мосед итгэсэн юм бол надад итгэх байсан. Учир нь тэр миний тухай бичсэн юм а. Харин та нар түүний бичээст итгэхгүй бол яаж миний үгэнд итгэх билээ гэж хэлсэн. Мосе бичсэн 5 ном Эхтэлд Египтээс гарсан нь Левит, Дээд хууль, Тойлог энэ номыг унших юм бол Есүс Христийг гэрчилж байгаагүй. Дээгүр онгор баяр, тахил энэ бүх зүйл маань бидний гэмдэгний төлөө цагаан дээр нас барсан Есүс Христийг илчилдэг. Ариун маяхан тэр чигээр Есүс Христийг илчилдэг. Харин энэ хүмүүс Мосе бичсэн тэр үгэнд итгэдэггүй байсан гэсэн. Тийм учраас Мосе та нарыг буруутгах болно. Би Есүс Христийг илчилсэн харин та нар яагаад Есүст итгэдэггүй юм бэ хэмээн дэлхийн төгсгөлийн үед Мосе юудэчүүдийг шүүх болно. Хайртай хүмүүсээ өнөөдөр энэ үгээр дамжуулаад Есүс Христийг хэн бэ тухай сурсан байна. Би бол Бурханы хүү, Ам, дахин амьлтын Ам. Би бол шүүгч минь Есүс өөрийгөө гэрчилсэн бөгөөд баптизмд Иохан чи намайг гэрчилсэн. Миний үйлс чи намайг гэрчилдэг. Бурхан чи намайг гэрчилж байгаа. Ариун судаар чи намайг гэрчилж байна гэд хэлсэн байна. Хайртай хүмүүсээ та нар бол Есүс бол Бурханы хүү, дахин ирэх аврагч эзэн мөн шүүгч хэмээн итгэж байгаа үстэй.
ийм итгэлээр дамжуулаад ялах болтугай. Есүс Христийг тунхаглах болтугай. Өнөөдөр хэн нэгэнд Есүс Христийг гэрчлэх болтугай.